Элгэрийн эн хамгадан төр улсаран элбэг дэлбэг төрөл садан хотлороо сайхан шинэлцгээгээрэй. Нутгийн зан олон ахан дүүс та бүгд маань өнтөө сайхан үйлжиж тарган сайхан хаварж байна уу. Өнгөрч байгаа хонин жилдээ манай хөвсгөлчүүд олон сайхан бүтээн байгуулалтууд томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн ийм жил боллоо. Нутаг оронд маань хөгжил дэвшилд ирсэн ийм сайхан жилийг бид нэр үдэж байна. Хөвсгөл аймаг маань нийслэлтэйгээ хатуу уучлалтай замаар холбогдлоо. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод маань эмчилгээ онцлогооны төв ашиглалтанд орлоо. Хөдөөгийн 88 баг маань үүрэн холбооны сүлжээнд холбогдлоо. Шинэ Мөрөн хорооллын эхний 500 айлын орон сууцны барилгын ажлууд эхэлж энэ хавар ашиглалтанд орноо. Мөрөн хотод маань 10 км зам тавигдаж, Улаанбаатар хотод хэрэгжижсэн гудамж төшил Мөрөн хотод маань хэрэгжих боломж олдож их бүтээн байгуулалтын жил болсныг тэмдэглэхийг бас хүсэж байна. Нутгийнхаа зан олонны төлөөлөл болж улсыг хурлд сууж байгаа гишүүний хувьд та бүгдийн амьдралын өмнө тулгамдж байгаа олон асуудлыг шийдвэрлэх, хуулийг санаачилж, хуулийг бас баталсан гаргалаа. Ард иргэдийн маань хүсч хүлээж ирсэн эрүүл мэндийн даатгалын хууль батлагдаж гарлаа. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хууль бас батлагдаж гарсан баяртай мэдээг дуулгахад бас таатай байна. Олон жил манай нутгийн ард түмний ярьж исэн, хүсэж исэн хөвсгөлийн хурд, хөвсгөлийн шилмэл мордын уралдааныг амжилттай сайхан зохион байгууллаа. Та бүгд маань 5 төрөл дээр малаа өсгөж тариа будаага авсан ийм сайхан жил боллоо. Та бүгдийн дундаас улсын сайн малчин, улсын тэргүүний тариалан гэсэн олон сайхан хүмүүс маань төрөн гарсан өнтөө сайхан жилийг бид нар үдэж байна. Ирж байгаа 40 жилдээ хөвсгөлчүүд бид галтаа, цогтоо, хэмэртэй байж илгээрээ эн хамглан төрлөөрөө төвшин амгалан байхын ёроолыг өргөн дэвшүүлье. Та бүхэн сайхан шинэлээрэй. 800-ны түүхийг нар зүү хураилсан намхан хүлэгэн унаж дэлхийн зулайд омгшсон нар сүлдтэй Монгол түмэн минь сар шиндээ сайхан шиндээ.